Ангидаа 7 дахь жилдээ цагаан сараа тэмдэглэж байгаа 18 дугаар дунд сургуулийн 12-ын Г ангийн сурагчдыг НТВ-ийн мэдээ онцолж байна. 12-ын Г ангийн сурагчид уламжлалт хувцас өмсөн ангидаа бууз хэвийн бов цагаан эдээ уламжлалт тоглоом авчирдаг юм. За энэхүү өөрсдөө биедан цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Цагаан сараа тэмдэглэснээр эдээ засах, шагаан наадгай, цагаалгахыг уламжлалт Монгол ахуйдаа илүү суралцдгийг хүүхдүүд онцолж байна. За сурагчдаа сар шинийн баярын үүсэл, бэлэгдэл, ахмад наснаа хүндэтгэх ёс, эдээ ундааны утга учирыг судлан өөрсдөө гар бие оролцож байгаа учраас илүү үн цэнтэй болдгоо онцоллоо. Тэдэнд дурсамж болж үлдэхээс гадна ёс заншил, тэгж аяга мартахааргүй болж байна. Иймээс цагаан сарын баяраар хүүхдүүдийн хувьд зөвхөн аав ээжтэй хөндлөнгөөс тусалдаг байсан бол өнөөдөр өөрсдөө бие даан хийдэг болжээ. Ер нь цагаан сар бол монголчуудын хувьд маш чухал баяр. Тийм ч учраас бид хэд өнөөдөр ангидаа хоорондоо золголт хийж багштайгаа золгож ангидаа эдээ засаж ширээ дээр эдээ засаад бөөнөрөө шагаан наадгаагаа тоглоод морь уралдуулаад шагаан нислэх гэх мэт монгол наадгаагаа тоглож ангидаа ол өнгөрөөсөн байгаа. Цагаан сараар ер нь том болсон болохоор ч тэр юм уу ер нь ихэнх нь ер нь бэлэн мөнгө их өгдөг болсон мэлээ айлууд. Төгсөх анги учраас мэдээж маш олон сургалтанд явж байгаа. Ер нь Ешийнхаа бэлдэх номооч гэдэг юм уу тийм зүйл ер нь авахар төлөвлөж байгаа. Манай ангид чинь баг уламжлал гэдэг шиг баг 6 дугаар ангиас хойш ингэж ангиараа зоолгож байгаа. Тэгээд мэдээж ингэж ангийнхантайгаа зоолгох аюу гоё байдаг. Олон үеийнхантайгаа тэгээ багштайгаа гэрт нь орж зоолгодог. Яг ингэж бичлээ засгаад бас мэдэхгүй юм амир их байсан. Тэгтээ тэгэл бөөндөө тэгэл нийлж байгаа л ямар ч зэдээ засчаал босгоцсон. Тэ бэлэн мөнгө нэлээ их айл өгдөг болсон билээ. Тэгээд миний бодлоороос бэлэн мөнгөнд баг хамгийн зүгээр билээ байх гэж бодоод. Ер нь бид нэр баг ангиасаа л ер нь бол ингээд юу цагаан сараа анги дээр тэмдэглэдэг. Бид нэр бүгдээрээ ингээд сараараа дарааллаа зогсчдөг. Тэгээ бид хэд ингээд багштайгаа золгоод тэгээ хоорондоо золгоод тэгээ бид хэд ингээд өнөөдөр гэх юм бол бид хэд шатаар даалуу шагаа шүүрж тоглосон. Тэгээ бид хэд ингээд баг болоод хоорондоо ингээд эдээ засаад тэгээ бид хэд бууз зүтэцээ хийж идсэн. Манай ангийн хувьд бол би 6 дугаар ангиас нь яг ангийн багшаа тааж ажиллаж байгаа. Жил болгон бид нар цагаан сараар одоо хамгийн ахмадаас ангийн хамгийн одоо 12 сар 1 сар төрсөн тий 12 сард 1 сар төрсөн хүүхдүүд хамгийн одоо отох нь гэхээр 12 сарын хүүхдүүд болно. Яг ингээд он сараараа одоо хулган жилтэй хүүхдүүд байгаа бүгдээрээ одоо нэг ангид л одоо 52 хулган байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд одоо айгүйх ёс заншлаа одоо мөр гаргах цагаан сарын одоо жил гарах ёсыг бол айгүй сайн мэддэг болсон. Энэ бас нөгөө эцэг их гэр орон одоо сургууль дээр ёс заншлын хичээл ордогтой холбоотой ахаа гэж бодож байна. Манайх ерөнхийдөө 6 баг 8 хүүхэдтэй тэдгэр хүүхдүүд маань ингээд ширээ болгон бол эдээтэй. Эдээнийхээ хажуугаар хүүхдүүд одоо зарим цагаалга авчирсан байна, зарим нь одоо цай шинаад ирсэн байна, зарим нь айрыг аваад ирсэн байна. Энэ болохоор ер нь ширээ Монгол цагаан сарын баяраар ширээ ямар байхыг л одоо баг болгон л өөр өөрөөр одоо хичээж бэлдсэн байна.